Ивент итгэгч Skytel. За. Сайн уу хүүхдүүдээ? Сайн явж байна уу? За хамтлагийн нэр нь юу вэ? Хүүхдүүд маань ерөнхийдөө манай соёлын ордны дэрэгдэх дугуйланд хамрагдсан хүүхдүүд маань байгаа. Гэхдээ хамгийн дээд нь одоо 5 жил явж байгаа хүүхдүүд байна. Хамгийн жижигчүүл нь одоо ингээд эдгээр нөгөө цэцэрлэгийн маань хүүхдүүд энэчлээс ихэд орж ирж байгаа. Өөрөөр өнгөрсөн шоунууд одоо шоу тоглолтыг үзсэн. Тэндээс бол манай хүүхдүүд болоод би өөрөө багшууны хувьд бол тэндээс маш их олон сайхан хийж бүтээж болохоор зүйлүүдийг олж харсан. Гэхдээ бас хүүхдүүдээ бас одоо Игшгэлэн чимээгийн багшид бас энэ ялданд баяр хүргэе. Маш олон хөгжмийн багш нарыг урмаар хайрлсан баг. Тэр бүтээлийг хийх тийм гоё сэтгэлийг өгсөн байх гэж бодож байна. За манай үзэгчид шүүгчид бүгдээрээ бэлэн байна. Та нар бэлэн үү? Амжилт хүсье. Та нарт маш их бололцоо байна. Та нар тэр бололцоог зөвхөн дуулаад дуусгачлаа. Миний одоо сонирхолтой байсан ганц зүйл нь бол энэ насны харьцаа юм уу да. Тэр нь л надад бол сонирхолтой санагдлаа. Ямар хөөрхөн байсан бэ би гэдэг те. Өөрийнх нь насан туршийн их гоё дурсамж үлдчихэж байгаа энэ цаг мөч болж байгаа болоо гэж би бодож байна. За ингээд бүгдээрээ дүнгээ сонсцгоё. За шүүгчдийнхаа үнэлгээг сонсноо. За би бол урлагаар өөрсдийгөө хөглөөж явж байгаа бяцхан дүүнэрээ бол дэмжихгүй бол өөр хэнийг дэмжих вэ? Ингээд тэнцвэрлээ. За Rocky Bay. Энэ удаад бол ахыг нь тэнцсэнгүй ээ. Та нарыг тэнцвэрлээ. Би бол тэнцвэрлээ. Авьяаслаг монголчуудын шоуг шүүч үү? Авьяаслаг багчуудын шоуг шүүч үү? Хүүхдүүд болохоор ягаад тэнцвэрлээд байна? Яхаа бас манай шоуч бас хүүхдүүдэрээ бэлтгэдэг гэдэг. Хүүхдүүдээ Он жил дээгч нь бол айгүй л хатуулж үгээдсэн. Эрч энерги. Би эрч энерги авсан. Би одоо яаснаа ч мэдэхгүй тэнцвэрлээ. юу болоод өнгөрөө? Би юу хийчихв? Би өөд чинь өнөөл. Ирээдүйн болсон. Ирээдүйг өнгөлөгч хүүхдүүдээ бид нэр шүүгч байгаа учраас та битгий заргал. Хөгжилтэй аялгаа хамтлагийн хөгжилтэй сэргэлэн хүүхдүүд маань шоунда маш их ач холбогдол өгчээ. Тэд 60 хүний бүрэлдэхүүнтэй ярьж оролцсон авьяас чадвараа сорилоо. Дараагийн шатанд нь амжилт хүсье. Та бүхэн энэ болон бусад сонирхолтой үзүүлбэрүүдийг цаг тухайд нь үзхийг хүсэх юм бол Авьяаслаг монголчууд шоуны YouTube сувагт нэгдээрэй.